Энэ 2028-2029 оны төсвийн төсөөлөлд чинь энэ малчны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх зүйл байна уугүй юу? Үндсэн асуулт нь энэ. Манай ганц зөргийн тэмүүлэн тэргүүтээ нэр бүхий улсын хурлын гишүүд энэ хуулийг батлуулсан юм билээ. Тэгээ засгийн газар нь хууль хэрэгжүүлэх үндсэн хуулиар хүлээсэн засгийн газар нь хэрэгжүүлэхгүй байсаар байгаад өдий хүрлээ. За одоо манай Авбакир сайд байна. Тэгээд одоо нам бүлэг доторх хагарал хуваагдлынхаа үед гарчаа төр юм байх хэвээр, үнэн байх хэвээр, худлаа ярьж болохгүй гэдэг сүрхий сайхан зүйл ярьж ирсэн. Би бол итгэж ирсэн. Тэгээд яг л энэ хэлсэндээ суух юм болов уу гэж үзэж ирсэн. 2026 оны ихээр сая энэ оны ихээр гарч үг хэлэхдээ малчны тухай хуультай хэрэгжүүлэх журмыг нэгдүгээр улирал багтааж баталнаа гэдээ олон нийтийн мэдээлэл хэрэгслэр мэдгдсэн. За тэгээд төрийн сайд хэлж байгаа учраас үнэн хэлж байгаа болов уу гэж бодсон. Тухайн үед ерөнхий сайд зандан шидартай энэ асуудлаар ярьсан, одоо батлах гэж байгаа гэж ингэж хэлсэн. Байхгүй нөгөө журам нь. Гэхдээ ингэж улаан цайм олон нийтийн өмнө худлаа ярьж болд юм Монгол төрийн сайд. За худлаа ярьчаад ажилдаа үргэлжлүүлээд ээж болд юм уу? Ер нь ингээд сайд нар ажлын хэсгийг орж ирэхэд манай их хурлын дарга бол тэр энэ дээрээ сайхан танилцуулж байгаа шүү дээ. Худлаа мэдээлэл өгч болохгүй. Парламентыг хүндэтгэн асуултанд үнэн зөв хариулна гэдэг. Ингээ худлаа яриа явааддаг. Цаана юу болж ийн вэ гэхээр энэ хуулийг батлагдангууд хүлээсэн хэдэн мянган малчин энийг болчих болов сайхан тэр хууль яриад байсан тэрийг хэрэгжүүлчих болов гэж. Энд байгаа сая тойрог руу явсан, орон нутгийн тойрог руу явсан энд сууж байгаа Монгол Ардын намын гишүүд бүгд бид сонгуулийнхаа амлалтыг 2016 оны сонгуулийн амлалтаа биелүүлж малчны тухайд малчны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр болцсон шүү гэж орон нутаг тойрогтой ярьж явсан. Одоо яах юм бэ? Бүгдээр худалж болох уу? За малчид болохоор ингээд туураад ээж болдог, аргалаад ээж болдог ийм байдалтай байх уу? Тэгээ Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага улсын хурлаас баталсан хуулийг хэрэгжүүлээгүүд хэн хариуцлага хүлээх юм бэ? Би бол одоо зүгээр ингээд амаараа яриад байгаа биш, удаа дараагийн асуулга тавьсан. Одоо энэ Бямцагт дарга хэрэглэх газрын дарга багтаа өгсөн хариу нь байна. Хэн хариуцлагыг хүлээх юм бэ? Энэ хууль хэрэгжихгүй байгаад гэсэн огт хариулахгүй ирүүлж. Улсын хурлын гишүүний асуулгад хариу ирүүлэхгүй гэж болд юм уу? Одоо 3 сарын 12-ны энэ Бямцагт даргын бичиг нь энэ байна. Удаа дараалын асуудлыг тавьж байгаа. Тэгэхээр хоёр үндсэн асуулт байна. Энэ төсвийг төсөөлөхдөө Монгол улсын их хурлаас баталсан хүчин төгөлдөр хууль тогтоомжуудыг дагаж мөрдөж чадах юм уу, чадахгүй юм уу? Чадахгүй л алийг чадахгүй. Нэг. Хоёр дахь асуулт, энэ төсвийг төсөөлөхдөө олон жил 2016 оноос хойш Монгол Ардын нам өөрийнхөө мөрийн хөтөлбөрт орж 10 жилийн турш малчтад амлаж байгаа малчтын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх зүйлээ оруулж чадах юм уу, чадахгүй юм. Ингэ төсөөлж байгаа юм үгүй юу? Энэ дээр яг тодорхой хариулт авмаар. Хууль хэрэгжүүлээгүй хүмүүст хариуцлага тооцсноо. Засгийн газарт яаж хариуцлага тооцдог? Огцруулж тооцдог. Сайдад яаж хариуцлага тооцдог? Огцруулж тооцдог. Энэ хариуцлага дээр одоо энэ хууль хэрэгжүүлэх хариуцлагыг хэн хүлээх вэ? Дөнгөж оны эхэнд эхний улирал багтаана гэжсэн энэ хариуцлагыг хэн хүлээх вэ? Тэгээ сая хоёр үндсэн асуултанд хариулт авъя. Малчтын нийгмийн даатгалыг бусад татвар төлөгчд өөрүүлэх энэ хууль өөрөө зөв үү буруу юу вэ? Бид бол малчтынхаа орлого олох манай шун гаралтай түүхийд бүтээгдэхүүний үнийг чөлөөтэй зах зээл өрсөлдөөнөө зарчмын үн тогтоход дэмжих ёстой. Махны үн, малын үн, ноос ноолрын үн зах зээлийн зарчмаар овоо болж байна. Төр баг оролцох тусмал үн яг зах зээлийн ханш дээр тогтож ирж байна. Нэг талдаа малчтын орлого докторч байна. Гэтэл нийгмийн даатгалын зардлыг бусад татвар төлөгчдөөр өөрүүлэх нь шударгуу гэдэг асуудал. Бид нар малчтыг маха Улаанбаатар хот ирэг зориулаад 50% хямдруул. Таны даатгалыг 50% төлж болохоор та мал маха 50% бага өг гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр хүн болгон татвар төлдөг, хүн болгон шударгаар орлого олдог. Үүнээсээ ирээдүйн баталгаа болсон даатгалаа төлдөг байх. Асуулт ерөөсө тов тодорхой асуулт.
төсөөлж байгаа мөг үү? Энэ мөнгийг энэ төсөв тавьсан юм уу юу? Хуулийн зөв бурууг засгийн газар шүүн хэлцэхгүй. Тэгэхээр хуулийн хугацаач дуусаагүй та гэдэгж буруу ойлгоод байгаа. Хугацаа тогтоосон заалтанд байхгүй болцсон болохоос үндсэн олох заалт нь бол хэвээрээ байгаа юм аа. Оруулж ирэх гэж байгаа хууль зорилго санаад ерөнхий сайдын сая ярьж байгаа зүйлийг ойлгож байна. Таны тайлбарыг ойлгож байна. Гэхдээ асуулт ганцхан. Хүчин төгөлдөр байгаа хуулийг хэрэгжүүлээгүй хариуцлага хэн үлээх юм? Тэгээ энэ хуулийг хэрэгжүүлнэ гэж тооцоод төсөөлж байгаа мөнгө байгаа мó юу? Харин нэг зүйлийг хэлье их хоёр сайдаа. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн мах бэлдэж малчдыг махын үнэтэй заруулахгүй гэсний золиос өнөөгийн манай хөдөө шүү. Малчингүү. Залуу малчид байхгүй. Амьдрал хэцүү, хотод төвлөрсөн байгаа энэ байдал шүү. Тэгээ гол асуулт төрийн хуулийг хэрэгжүүлэх юм уу юу? Ингэ төлөвлөж байгаа мó юу гэдэг. Товч. Төсвийн хөрөө бол Монгол улсын эдийн засгийн тэр 10 мянга гаргаж байгаа шүү дээ. Эдийн засаг ингэж өсөх нь, төсвийн орлого ингэж өсөх нь, орлогын хэмжээ чинь ийм гэ баталж өгөө. Тэр хэмжээнд зарлах чинь энэ байна. Гадаа зээл ингэж ашиглаж болно. Засгийн газрын өөрөөс сэтрэхгүй, халамжийн зардал чинь сэтрэхгүй гэдгийг л гаргаж өгч байгаа. За энэ дээр одоо сангийн яам тооцоодлоо хийн. Төсвөө зохион шүү дээ. Тэгэхээр санжаа тооцоог нь гаргаад өгөөч. Саяны нийгмийн даатгал, малчдын нийгмийн даатгал 50% төлөх асуудал энд төсөвтөө тусгаж орж ирэх үү ирэхгүй юу? Тэр хуулийн хугацаа 1 сарын нэр үйлчлэгэн дуустал болсон гэж тайлбарлаад байгаа. Тэрийг тайлбарлаад байгаа. За малчны тухай хуулийн 429-д бол малчныг бол нэг удаадаа нийгмийн даатгал шимтлээ нөхөн төлөвлөх ийм бол хуулийн заалт бол байсан. Гэхдээ энэ хуулийн дээр бол уг нөхөн төлөвлөх хугацаа нь бол 26 оны 1 сарын 1-ээр энэ заалт нь бол хэрэгжих хугацааг нь дууссан. За төсвийн өрөөний мэдээлэл бол батлагдсан хуулийн хүрээнд болон хамт өргөгийн мэдээллийн хуулийн хүрээнд тооцоол орж ирдэг. Тэгэхээр 27 оны төсвийн өрөөний мэдээлэлээр бол нөхөн төлөвлөх тооцоол бол байхгүй гэсэн. Ер нь бол яг зөвхөн тухайн үед мэдээлэл болгож хэлэхэд бол тухайн үед бол энэ хууль бол хэрэгжснээр нэг удаадаа 40 орчим тэрбум төгрөг орлого бол нийгмийн даатгалын санд ороод за тэгээ 27 онд бол за тухайн үед бол тооцоол хийхдээ бол нийтдээ бол нэг 10 орчим мянган малчин болвол энэ дээр бол хамрагдах юм байна гэдэг тооцоол хийгээд за эхний 5 жилийн хугацаанд бол 375 тэрбум төгрөгийн зарлага гарах юм байна гэсэн тооцоо хийжсэн. Нэг удаад бол 40 орчим тэрбум төгрөг төлөөд тэгээд 5 жил эхний 5 жилдээ л зөвхөн 375 тэрбум зарлага гарах юм байна гэсэн. Тэгээд тухайн үед бол засгаар бол нөгөө журам нь орох гээд 2 удаа ороод тэгээд яг бас батлагдаж чаддаагүй тэгээд хугацаанд амжаагүй гэсэн. Тэгэхээр оны эхэнд энэ журмыг батлах гэж байгаа гэж хотлоо ярьсан да энэ олон нийтийн мэдээлэлчлэр байгаа шүү дээ. Абукерсээр уучлахуугаарай. За энэ хуулийг хэрэгжүүлж чадахгүй юм байна гэд энийг чинь бол хэрэгжүүлэхгүй болохгүй гэдэг юм а малчтынхаа нүрийг хараад та нар маань хэлээрээ. Өнөөдөр би энэ хуулийн зөв буруу тал ярихаас илүү энэ Монгол төр парламент хууль батлаад энийг хэрэгжүүлэхгүй байгаа засгийн газрын хандлага буруу байна. Тэгэд энэ нь болохоор нөгөө нэг дээрлэхэж болно гэж боддог, нөгөө нэг асуудлыг шийдвэрлэхгүй байна гэж боддог малчид дээр ирэхээр илэрч ийна гэж бодож байгаа учраас олонний анхааралд бас ороосой, малчид маань энийг анзаарч хараасай. Сонгуулийн амлалт худлаа болсон шүү. Манай ганцэргийн тэмүүлэн нарын гишүүдийн хичээж хийсэн зүйлийг хэрэгжүүлэхгүй байх шүү гэдгийг бас хараасай гэж ингэж зориуд өгүүлж. Баярлалаа.